шугуухан аз жаргалыг бидэнд авчир. За сайн байцгаана үзэгчдээ. Яг одоо бид зөвхөн Воно тавилгын өдөр дээр сав хүнд амьдрал сайхан нэвтрүүлгийн ганц шин дугаарыг бэлтгэх хүргэе бэлэн бодогно. Өнөөдөр бид зөвхөн тавилгын өдөр дээр сав хүнд за Монголын нэг сайхан үйлдвэрийг за тиймэрхүү нэвтрүүлгийг оролцож байгаа нэг сайхан амьдралыг хүргэх болно. Яг иймэрхүү сайхан бүтээн байгуулалт өнөөдөр өрнөх болно. Тэр манай өнөөдрийн оролцогч бол энд байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн оролцож байгаа хүн бол Воно тавилгын өдөрт ажилладаг хүн байгаа. Тэгээд одоо үзэж тав хүндээ зөөгөө танилцуулж байгаа. Нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч олондоо өөрийгөө танилцуулах уу? За нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстэй одоо минь хүргэе. За намайг одоо гам бол гэдэг. Би энэ Мануу тавилгын өдөр яг одоо эртний явуулдаг юм да. Тэр яг одоо та бүхэн нэвтрүүлэгтэй хамт байгаараа гэж зөвлөмөр өнөөдөр Манууд компани ямар чанартай бүтээгдэхүүн хийдэг болоод за Монгол улсад ямар бүтээн байгуулалт хийдэг болоод мэдээллийг та бүхэнд яг одоо хүргэх болно. Энийг өнөөдөр унтраач уу те. За тэгээд одоо сайхан ярилцъя. Тэр та бүхэн одоо харж байгаа яг ерөнхийдөө тавилгын өдөр гэж мэдсэн баг. Тэгээд өөдрийн талаараа товч мэдээлэл өгөхгүй. Манай өөдөр маань ер нь хэдэн онд байгуулагдав те. Ямар чиглэлээр яг нэмэлэр үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийдөө ямар тавилгыг үйлдвэрлэж байна те. Тэр талаас мэдээлэл өгөхгүй. За тэгэхээр манай компани бол ер нь бол хитээр байгуулагдсан л та. 98 оны 12 сард анх байгуулагдсан. Тэгээд ер нь анх бол бид нар яг л энэ тавилга хийн л гэж одоо бодол эхэлж ийсэн л да. Тэгээ анх эхлэхэд одоо үйлдвэрлэхээр юу ах вэ? Тэгэл өөрснөө нэг гар багж барайл тэгэл амбартал эхэлж ийсэн. Тэгэл энэс хойш баг одоо 15 жил болох гэж байна. Тэгэл иймэрхүү хугацаанд л бид нар одоо яг л энэ тавилга үйлдвэрлэлийнхаа үйлдвэрэл одоо өсгөөл багаас нь их рүү ингээл явсаар гал одоо өдөө үрээд одоо нэг тодорхой хэмжээнд бас үйлдвэр бичлэхээр болчиход байна. Тэгэхээр үйлдвэрийн бүр ихний шат амжилтаас мэдээлэл өгөхгүй яг ямар байдлаар юм явдаг вэ? Сайн харж байгаа компьютер дээр хамгийн эхлээд одоо нөгөө яг одоо хийх тавилгын зургийг маш наривчлаар гаргаж байна л да. Тэгээд яг тэндээс ахуулаад цаашаа одоо тавилга болсон яг тэр зургийнхаа дагуу явдаг. Тэгэхээр сүүлд нь гарахад нөгөө алдаа дутагдал гэж юм байдаг. Тэр утгаараа бас нэг том давуу тал гэж юм бол би ойлголоо л да. Тий одоо яг бид нар тавилга үйлдвэрлэл анх тавилга хийж явах тэгэл хамгийн чухал юм нь зураг юм байна гэж ойлгоод бид нар бас би өөрөө бас урд нь бол компьютерийн чиглэлээр бас өөрөө ажилладаг байсан да. Тэгээд одоо тавилга хийх чинь бас бид нар ингэж ойлгодог л да. Одоо мужаан гэдэг чинь тэгэл нэг мод хөрөөдөөл тэгээ эсвэл бол эсгээл тэгэл өрөмдөөл хийчдэг их амархан ажил гэж ойлгодог. Ер нь энгийн хүмүүсийн тиймэрхүү ойлголттой. Гэвч чинь бол тавилгач нь бол яг нэг бүгдийг ингээд зурхаас эхлээд ингээд маш олон эрг шуурга орно. Тэгээд тэрийг чинь төлөвлөж л өгөхгүй дээрээсээ болохгүй. Тийм учраас бид нар одоо компьютерийн програмыг л одоо сайн ашиглах хэрэгтэй гэдэг өөрснөө ингээд суралцаад тэгээд тэрийг одоо амьдралд яг үйлдвэрлэлд хэрэгэлдэг. Тэгээд яг одоо анх загвар ямар гарахаас эхлээл хэмжээ авахаас эхлээл тэгээд зургаа өөрснөө яг 3 хэмжээсээр компьютер дээр одоо тэр зориултын програмууд ашиглана шүү дээ. Тэгээд зураад эрэг боолтгүй бүгдийг одоо зураад тэгээд тэрийг одоо нүхлэн гэж ярьдаг л да. Нүхлээ дээрээс одоо тишний диаметртэй 5 мм-ийн диаметртэй нүх 3 мм-ийн диаметртэй нүхтэй тийм шүрүүп орно гэ бүгдийг ингээд төлөвлөөд зурчдаг. Тэгээд зурсныхаа дараа тэрийг одоо мужаанд ажлын зураг болгоод ингээд хэвлээд өгдөг. Тэгэхээр бол мужаан хүн бол одоо тэр зургийг бол одоо юм тухайн бүтээгдэхүүнийг хийхдээ бол дээрээс тийм өөрөө зохиох тийм бодох одоо яаж огтлох вэ, яаж өрөмтөх вэ гэсэн тийм юмыг бодох шаардлага байхгүй. Тэгээ зураг нь бол тодорхой байгаа учраас одоо юу яадаг л да. Тэгэл мужаан бол одоо тэр хэмжээг нь хараад одоо багажныхаа эрийг солиод тэгэл дээрээс өөрснөө ингээд хийхээр нэгдүгээрт одоо үйлдвэрлэлийн хурд бол их болно. Хоёрдугаар болохоор одоо алдаа мадаг гарах нь багтаа. Тэгээ бидний одоо хийж байгаа бүтээгдэхүүнийг одоо гарах нөхцөл нь одоо бүрдэж ин гэсэн үг л дээ. Техник нь наривчлан өсөх тусмаа л бүтээмж нь өсөх тусмаа л одоо юм чанартай. Тэгээд юу бүтээмж нь өндөр, юмных нь үнэн хямдрах тийм нөхцөл бүрдээд байгаа байхгүй. Тэр яг үйлдвэрийн бол хамгийн анхны шат гараа гэж ярих бол яг энэ ширээний араас гарна. За эндээс ер нь бүх зураг бүх төлөвлөгөө маань эндээс гараад за төлөвлөгөөний дагуу бүх зөв ажил маань явагдана. Ингэснээрээс та бүхэн сонсон баг.
эргээд бодоход чанар аюулгүй байдал эргээд гарах одоо тэр алдаа мад гэх зүйл нь багасна. Маш найдвартай болно. Хугацаа, цаг, хөрөнгө мөнгө бол маш сайн хэмнэн. Энэ бол яг бол хамгийн ихний шат амжилга. Зургийг тухайн хүмүүсээс өөрсдөө бас хамтраад бас хийж болно шүү дээ. Одоо шилбэл захиалга өгж байгаа хүмүүст бол ингэдэг л дээ. Бид нар одоо шилбэл одоо тэр хүний гэрт нөө хэмжээ авна тийм үү. Тэгээд эсвэл бол шаардлагатай тохиолдолд өөрсний хэмжээг өгч чинь. Тэгээд иймэрхүү загвартайг хэлнэ. Тэгээ хамт ингээ компьютер хажуу сууж агаад ингээ зурж өгдөг л дээ. Тэгээ зурж өгөөд одоо энэ болж ийнэ болохгүй гээ. Тэгээд үндсэндээ санааг нь авчаад бид нар ингээ зурна л та. Зураад тэгээ тэрийг ингээд яг одоо бодит байдлаар нь харуулна. Одоо 3D Max дээр ч юм уу тийм. Бодит байдлаар нь зураг харуулахаар хүмүүс за энэ дээр нэм засвар масвар хийлгийа гэдэг ингээ дахиад засвар юм. Тэгээд тэрний дараа нөгөөтгнийх нь үн бүх хугацаанд гараад тэгээд хүмүүс үйлдвэрлэж өгдөг. Гэтэ тэр тохиолдолд бол дээрээсээ тухайн хүний л ганцхан хувийн юм хийнэ гэсэн үг шүү дээ. Тухайн хүний л одоо тий одоо хүслийн юм хийнэ гэсэн үг л дээ. Тэгэл одоо өөрсдийн нэг юунээсээ болоод худалдаа авах чадраас бол янз янзын юм хийлгдэг л дээ. Тэр магадгүй одоо дэлхийд одоо ганц байх брендийг л өөрөө л сэтэл зохиох юм бол өөр дахин давтагдчихгүй. Оюун санаагаа сайхан төвлөрүүлэх юм бол дэлхийд ганц л байх брендийг л бий. Тэгээд ер нь манайх бол тэгэл гол нь чанарыг л чанартай байх ёстой л гэдэг зарчимтай байдаг л та. Тэгээ манай бүтээгдэхүүн бол ер нь чанартай л гарна. Тэгээ аль болохоор бид нар чанартай материал тэгээ чанартай юм хэрэглэхгүй болохоор угаасаа тухайн юмыг хийж байгаа биднэрт хүртэл бас хэцүү. Одоо жишээлбэл чанаргүй юмар хэмд хийгээд өгчих юм бол тухайн үед болж байгаа ч гэсэн тэгэл ирээдүйд бол тэр бол одоо бидний худалдаа авах. Тэрнээс гадна бас бидний бас сэтгэлд чинь бас юу штэ. Үнэн тийм юм хийж өгөх тийм сонирхол бас байхгүй юм. За тэр энэ маань бол яг 2 дахь шат дамжлага байгаа. Эхний дамжлага та бүхэн харсан 6 бол зурна. Энэ бол 2 дахь дамжлага. Тэр 2 дахь дамжлагынхаа яг ажлынх нь үүргийг ярихгүй. Энэ хэсэг яг ямар ажил юм бэ? За энэ хэсэг нь болохоор бид нар одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ юу яадаг л да хамгийн чанартай материал ашиглагыг зорддог. Тэгээд бид нар яг одоо бол бусад үйлдвэрүүд бол гаднаас одоо ийм одоо өнгөт тавтан гэж ярьдаг л да манайхан. Ийм өнгөт тавтан одоо хятад одоо энэ өөрийнхөө захиалгаар хуулгуудыг наалгаад авчирдаг л да. Яг тэрэн дээр бол яг нэг асуудалтай юм байдаг нь болохоор нэгдүгээр бол үнэтэй. Хоёрдугаар одоо DSP-ний доторх бүтэц тийм үү. Энэ одоо материалын бүтэц. Тэгээ хуулганы чанар нь одоо жишээлбэл хятад одоо монголчууд нааж өгж байгаа учраас бас чанаргүй муу юм наагаад өгчдөг. Тэгэхээр бид нар ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хэцүү байдаг. Одоо мэдээж тэр хүмүүс чинь ашигаа одоо хямдхан юм аваад наагаад өгч штэ. Тэгэхээр тийм учраас бид нар нэгдүгээр тийм, хоёрдугаар энэ чинь тээвэрлэх явцдаа энэ чинь бас эвдрэл гэмтэл тийм үү. Одоо зурагдах одоо жишээлбэл энэ өнгөн хэсгээр ингээд зураас мураас гарах одоо бид нар мэдж байгаа штэ. Одоо замын үед ирээнээр дамжиж ирдэг. Тэгэхээр одоо тэр чинь ямар газар хөөр нэг л ис шуурсан газар байдаг. Тэгэл одоо шороо ороод зурагдахад ингээд зураастай юм шиг болоод тэг хүнд ингээд бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж өгөхөд ингээд нэг хуучин тавилах шиг болдог баг. Тийм учраас бид нар одоо энэ өнгөт хуулгыг өөрснөө наая. Тэгтээ одоо чанартай одоо хуулга чанартай хавтан DSP хавтан одоо MDP хавтан тийм үү оруулж ирээд ингээд өөрснөө наая гэсэн зорилго тавиад тэгээд одоо энэ үйлдвэр одоо энэ хуулга наадаг үйлдвэр байгуулсан л да. Тэгэхээр одоо бид нар бол энэ бол нэлээд чанарын өндөр чанартай хуулга, өндөр чанартай DSP-г л одоо авчирч нааж гэсэн үг л дээ. Тэгээ энийг янз бүрийн өнгөөр нааж болно. Тэгээ хуулганы өнгө нь ямар вэ? Зураглал нь ямар вэ? Одоо жишээлбэл тийм цагаан өнгөөр хийх шаардлагатай бол одоо ийм өнгөөр ч юм уу тий. Тэгэл ингээд наагаад бэлэн болгохтой. Тэр магадгүй одоо хятад урдаас одоо орж ирэхтэй. Өнгийг бол өөрөөсөө цаанаас сонгоод ир. Энчэнэ бол өнгөө солих боломж юм. Тийм боломж нь бас өндөр байна. Тэгэхээр хар ухаанаар хэлээд ямар ч байсан за тээврийн тодорхой хэмжээний тээвэрлэл яваад эвдрэл гэмтлээс сэргийлнэ. Дээрээс нь хэрэглэж та бүхний сонгол чанар гэдэг 3 зүйлийг бол багтааж байгаа. 2 дахь шат амжилга маань. Энд бол хүссэн бүхэн бол гараад за хэрэглэгч дээр очиж байгаа бүтээгдэхүүн маань бий болно. Тийм. Яг одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хувьд ярихгүй. Магадгүй муу төхөөрөмжөөр ашиглаж үзэгч маань бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл тутамгүй байгаад болох л да. Яг одоо төхөөрөмж маань яг ямар зориулттай
энэ төхөөрөмжөнд хэр чанартай ер нь яг наах уу тий? За энэ бол яг л стандартыг хангасан тухайн үйлдвэрлэгчээс бол олон улсын стандартын шаардлага хангасан гэж нийлүүлж байгаа бид нар ч бас сонгосон. Тэгээд төхөөрөмжийн хувьд бол жишээлбэл энэ төхөөрөмжн дээр ихэд даралтын хүч ч юм уу тий. Бусад үзүүлэлтээр бол яг л шаардлага бол хангасан л тийм байна. Хэрвээ шаардлага хангаагүй тоног төхөөрөмжөөр ирээ бид нар үйлдвэрлэх юм бол энэ уулга маань наалт нь муу гарах чинь тийм үү салах ч юм уу тийм юм гарах магадaltaй. Тийм учраас бид нар яг л шаардлага хангасан стандарт хангасан л юмар л үйлдвэрлэж явуулна л да. Тэгэхээр тэрэн дээр бол ямар нэгэн асуудал бол байдгүй. Чанартай тоног төхөөрөмж гэж хэлнэ тийм. Магадгүй үзэгчтэй маань ч гэсэн хэрвээ тавилга үйлдвэрлэхээр болвол за бид нар яг ингээд тавилгаа бид нар оруулж байгаа юугаа өөрсдөө наагаад явд юм аа гэдэг хүмүүс итгэхгүй байж болно. Үйлдвэр дээрээ ирээд өөрсдөө ирээд за таны бүтээгдэхүүний бүтээгдэхүүн чи энэ байна. Одоо яг ингээд яг наах чинь гэдэг. Тэгж тайлбарлаж бас болох уу? Тэр ч яг сайн нэрсэн хүмүүс бол үзсгэж болох байх л та. Тэг яг энэ нөгөө тал нь болохоор бид нар яг чанараас гадна үйлдвэрлэл явуулахад бас энэ яг тохиромжтой материалыг оруулж ирж байгаа байхгүй. Ягаад гэвэл бид нар өөрснөө тавилга үйлдвэрлэдэг учраас тэр тавилга үйлдвэрлэлд гарах проблемуудыг бол асуудлуудыг бол мэднэ шүү дээ. Тийм учраас энэ материал амархан гэдэг юм уу тийм үү? Хөрөө мохтгоо тий. Хуулга нь үйлдвэрлээд гарсны дараа элдв асуудал байхгүй. Нарны туяанд ганддаггүй ч гэдэг юм уу тийм үү? Тиймэрхүү үзүүлэлтүүд нь бол энэ манай энэ хавтан дээр бол хангагдсан байдаг. Тийм учраас бид нар өөрснөө үйлдвэрлэж байгаа юм үйлдвэрлэхэд амархан бөгөөд хурдан хийж болно. Тэгээ гарсан хойноо үзэмжтэй цэвэрхэн эдлэгээний явц ч гэсэн хүний шаардлагыг хангахаар хийж ийн гэж л ойлгох болно л да. 2 дахь дамжлагаас та бүхэнд өргөл 3 дугаар дамжлага маш олон дамжлага байгаа. Эдэвэр хураавар инэпидэнс тавар ихлэл бас түсгэл үгүй даваа нухчаг таруул жаргал гэж бас алив залуу бисонс эдрэл додалхаар байхудоо батцос гэж байсан чи гэсэн ачаалын аппликаци чи миний хаси жаргал дөрөв зүгэн дасаж байсан үгүнэ нэгнэ бибиэн тэрэ дэгүстэ дүүрэн хорбо чи зүгэн байр нэрвэста нүдэрэ хинэг бүшгэрэ ачаалгал утга хаалгах тагшин залуу миний кэрэ ихэл бас зүтгэл зэтгэл батурх ихэл найдвар галан түүнийг асай Дараагийн дамжлага маань энэ энэхүү дамжлага нь яг ямар үйл ажиллагаа явуулж байна? За энэ бол түрүүний нэг хуулганаж бэлдсэн хавтангаа компьютерээр гаргасан зургийн дагуу эсгэж хөрөөдгөл дамжлага л да. Хэмжээнд нь тавилгын нэг деталыг бэлдэнэ гэсэн үг л дээ. За тэгэхээр энийг бол бэлдэхдээ юунаас загвар зохион бүтээгчээс гаргаж өгсөн, дизайнераас гаргаж өгсөн компьютерээр гаргаж өгсөн зургийн дагуу хэсэг нь л дээ. Энэ нэхлээд юу байх вэ гэхээр бүх деталуудын хэмжээ, бусад хэмжээнүүдийг харуулсан. Ямар зузаантай материал авах вэ бүгдийг нэг харуулсан ийм төвөр гэж ярьдаг. Ийм юугаа бид нар гаргаж өгдөг. Тэгээд ерөнхий бас энэ компьютерээр гаргасан 3 хэмжээс зураг өгнө. Тэгээ энийг дагуу хүн бол бас давхар шалгана л да. Энэ зураг маань зөв бэ нү? Деталууд нь ингэж орох нь яаж орох нь гэдээ бас эсвүүч маань бодоод эсгэж чинь. Яг эсгээд дууссаны дараа бол манай үйлдвэрт бол юу хэрэглэдэг гэхээр энэ чанартай байлгахын тулд ажилчин болгоны юм чекинг лист буюу хяналтын хуудас байнга хэрэглэдэг. Энэ ямар очтой гэхээр тухайн деталийг юу гаргахын тулд чанартай гарах дахин чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс сэргийлсэн тийм чекинг лист хэрэглэдэг. Энэ дээр бол жишээлбэл тухайн захиалагчийн нэрийг бичээд бүтээгдэхүүний нэрийг бичээд жишээлбэл эсгүүдээр ихэд хэмжээ, сэтэрхий, хөрөөний зөрөө, өнцгийн алдаа тэгээд өнгө, эмх гэх мэтлэнгийн үзүүлэлтүүд. Тэгээд ажлын явцад эмх цэгцтэй ажиллаж байгаа хүн өөрөө байнга бас хянах хэрэгтэй. Тэгээд ийм үзүүлэлтүүдийг бид ингээд шалгасны дараа энэ эсгүүр дуусчих. Тэгээд дараагийн дамжлагаар шилжиж гин гэсэн үг. Яг энийг юу харж байна? Энэ яг цаанаас нь энэ хүн болгонд энийг өгдөг. Гаргаж игээд энд бүхий л тэр хэмжээ, дамжаа бүх зүйл энэ дээр байгаа байна. Тэгэхээр тухайн ажилтан маань өөрөө дотроо энийг тэдний хэмжээгээр хэмжих гэсэн бодол байхгүй. Цаанаас нь өөрөө энийг гаргаад өгчин. Тэгэхээр зүгээр яг л хэмжээгээ нарийн гаргаад өгнө. Тэгээд дээрэс нь энэ хяналтын хуудас гэж байна. Хяналтын хуудсан дээр яг тухайн
бүхий л зүйлийг бас тавиад өгч. Тэгэхээр яг дор бүгд хүн болгонд хяналтаа тавиад өгч. Тэгэхээр магадгүй энэ маань өөрөө бас тодорхой хэмжээний бас тийм эслийг бас бага хэмжээнээс нь бүр цааш нь дамжих хас өмнө баг дээр нь л ингэсэн. Тий, одоо энэ нэг бас одоо чанарын хяналт гэсэн үг шүү дээ. Чанарын хяналтыг л одоо тухайн ажилчин өөртөө тавиад явж байна л гэсэн тийм л одоо үйлдэл байсан. Тэрээс одоо бус үйлдвэр шиг нэг чанар хянагч гэдэг нэг хүн зогсоод хүн болгоны гарсан юмыг бас хянах боломж болсон муутай л да. Өөрсдөө дор бүрнэ. Өөрсдөө ажил хариуцлагатай авч байна гэсэн. Тэхийн тулд ийм одоо лист банк хөтлүүлдэг. Энэ ч бас даатан байгууллагч нэг иймэрхүү юмтай болчиход бас хэрэгтэй л юм байна бас нэг сайхан санаа болоод явчлаа. Нэмэлгээс нэг ковид ч зүгээр юм байна шүү. Өөр байгууллагчсан батанч зүгээр үстэй тий. Тий, энийг бол ямар ч үйлдвэрийн газар бол хэрэгжилж явах хэрэгтэй. Ер нь ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дамжлага болгон дээр одоо ийм чекинг лист гэж ярьдаг шүү дээ. Одоо хяналтын хуудас гэдэг. Одоо жишээлбэл одоо бүхэл газар хэрэгжилж болно шүү дээ. Эмнэлэг дээр ч хэрэгжилж болно шүү дээ. Мис цас тийчээд ингэсэн ойсон оёогүй марда хийсэн хийгээгүйгээд шалгалт хэрэгтэй л баг л та. Энэ хэсэг манай ерөнхийдөө тавхан харсан баг хуулга наах хэсэг байгаа. Яг одоо төхөөрөмжтэй галаа тэгээ хуулгануудын талаар төвч мэдээлэл өгөхгүй юу? Хуулганууд мань өөрсдөө хэр сайн хуулга байна тий. За ер нь ингэж хуулгыг нааснаар давуу тал ер нь хуулганы машин одоо эн чинь тухайн бүтээх деталийг эсгээд бэлэн болсны дараа одоо эсгэсний дараа бол одоо энд нь сэтэрхийгүү ч гэдэм үү тэгээ ийм одоо яг энэ хуулга наахад бэлэн болсон маягаар бэлэн болгож гаргаж ирэн л дээ чанарын шалгаад. Тэгээд энэний дараа бол бид нар энд тухайн деталь дээр одоо ямар хуулга наах вэ гэдэг мэдээлэл харна л да эсгүүрч юм. Ирмэн хуулга наадаг ажилчин маань. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл 40 м хуулга орноо, тэдэн талын наана, нэг урт тал ч юм уу, хоёр урт тал, одоо жишээл 4 тал. Энэ жишээлбэл 4 талын наана гэсэн мэдээлэл өгсөн байна л да. Тэгээд энэ одоо жишээлбэл энэ деталь дээр бол 4 талын нааж чинь. Тэгээд ямар хуулга наах вэ? Тэдэн миллиметрийн зузаантай хуулга наах уу гэд мэдээлүүд нь байгаа. Тэгээд энэний дагуу одоо наана. Энэ хуулга бол одоо ирмэг хуулга маань одоо тухайн деталийн энэ өнгөтэй одоо энэ талын жишээлбэл одоо ийм удаан хүрэн өнгөтэй байлаа гэхэд энэ хуулганы яг өнгө тоон нь бол энэ аяжуудлын хуулгатайгаа адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол энийг бол бас яг энэ өөрсдөө хэрэглэдэг хуулгандаа зориулсан өнгийн хээтэй хуулгыг одоо яг адилхан өнгөтэй хуулгыг бол оруулж иж энэ деталь дээр наадаг. Тийм учраас энэ бол их цэвэрхэн харагдана гэсэн үг л дээ. Тэгээ энэ машин маань бол бүрэн автомат машин. Одоо бүрэн автомат ирмэг хуулгын машин байгаа л да. Тэгээд энэ одоо жишээлбэл таслах ч юм уу те одоо өнцгийн фриздэх одоо өнцгтэр нь ингэж явах ч юм уу энэ үйлдэлүүдийн бүгдийн удирдлагын самбараасаа л өгж тохируулна. Тэгээд тохируулаад үйлдвэрлэл наагаад гарсны дараа бол бас л нөгөө хяналтын утсаараа бас шалгана. Хуулганы наалт маань ямар болсон бэ те цав нь ямар байна. Одоо захалт нь ямар байна гэдэг юм уу те. Энэ бүгдийг ингээд шалгаад бэлэн болоод за энэ деталь маань одоо дараагийн дамжлаганд ороход бэлэн боллоо гэд дараагийн дамжлагаар бол одоо өгдөн дөө. Тэгэхээр яг одоо тэр хууц маань өөр энэ чи бас давхар явагдана. Тэгээд чи яг үнэхээр яг гоё наасан уу те яг чанартай хийж чадсан уу гэд мэдээлэл маань яг тэргүй хяналтын ууц дээр бичигдээд юм. Тэгэхээр бас давхар хяналт тавигдаад юм. Дараагийн бүтээгдэхүүн маань ч гэсэн цэвэр сайхан гарна гэсэн. Энэ дээр бас л нөгөө зургаа бас хуулганд нааж байгаа юм маань ашиглана л да. Одоо жишээлбэл энэ нэгдүгээр тэр юуг ашиглахаас гадна одоо жишээлбэл энэ зургаа бас харна л да. Энэ 3 хэмжээстэй энэ зургаа хараад одоо энэ жишээлбэл яг 3 тал гэх юм бол яг аль талд нь наах шаардлагатай тий баруун зүүн ингээд бас юм байна л да. Одоо яг аль талд наах вэ энэ зургаа бас давхар харж хянана. Жишээлбэл наахгүй юм дээр хэрвээ наачих юм бол дахиад тэрийг одоо хөрөөдөж авах ч юм уу илүү ажиллагаа гарна шүү дээ. Тийм учраас урдсан сэргэлээд энэ зургаа байнга харж явдаг. Тийм. Ерөнхийдөө наалтын маань одоо оруулж байгаа газар нь өөрөө хаана энэ юу н хэр чанартай гэдэг юм бол. Одоо энэ чинь бид нар бас л чанартай л түүхий идэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанартай. Энэ чинь нэгдүгээрт бас энэ хуулга маань чанаргүй байх юм бол одоо энэ чинь яг хүний яг нүдэнд яг ил харагдаж байгаа хэсэг. Одоо энэ чинь ингээд хүний нүд хэрэглэгээнд шууд хэрэглэгдэн шүү дээ. Одоо жишээлбэл энэ хаалган дээр гэдэгтэл одоо бид нар ийм зузаан хуулган наах шин тийм. Энэ зузаан хуулгатай байна гэдэг маань одоо нэг идэлгээд одоо онгойч харагдахад одоо идэлгээд аах тийм үү. Тийм өнцгөөс нь одоо ингэж бас хийдгэлтэй. Бид нар үйлдвэрлэгч учраас ерөөсөө чанартай юмар л чанартай юмыг хурдан хугацаанд л хийх л зорилготой учраас чанаргүй материал хэрэглэнэ гэсэн ойлголт ерөөсөө байж болохгүй.
Тэгэхээр бид нар яг л тэр шаардлага тавьж одоо түүхийдээ нийлүүлдэг гэсэн үг л дээ. Дараагийн ажлын мөн бол тэр хэсэгт байгаа. За тэгэхээр энэ мань юуны хэсэг лээ? Энэ бол одоо өрмийн хэсэг. Одоо тухайн тавилганы ер нь яг холболтын хэсэг л гэсэн үг л дээ. Холболтын хэсгийн одоо холбоосны шургач юм уу холбоосуудыг ер нь энд өрөмдөж өгдөг. Тийм л дамжлага л да. Тэгэхээр эндээс үйлдвэрлэгдээд өрөмдөд гарах гарангууд одоо тэр тавилга ухсахад бэлэн болно л гэсэн үг. Түүний зураг байдаг шүү дээ. Тий, одоо бас л нөгөө зураг ашиглана л да. Одоо энэ дээр бол одоо өрөмдөгч хүн маань одоо юу хаана л да. Энэ зураг ашиглана. Одоо энэ зурган дээр одоо ингээд түрүүн бид нар ярьсан компьютер дээр ингээд зураад бүх нүхийг нүхлээд өрөмдөд өгчөж байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр бол одоо ингээд бүх нүх одоо энэ мэдээллүүдийг хүн өрөмдөж байгаа мужаа маань аваад энэний дагуу машинаа тохируулна. Машинаа тохируулаад тэгээд одоо өрөмдөн гэсэн үг л дээ. Тэгээ өрөмдөд гараад ирсний дараа бас шалгана. Одоо тухайн юугаа бас л шалгаад одоо энэ деталь одоо жишээлбэл би энэ бүх хэмжээнүүдэд шалгасан уу, бүх үзүүлэлтүүдэд шалгасан уу гэж бас л нөгөө нэг хяналтын утсан дээр. Тийм нөгөө утсан дээр л бас дахиад шалгана л та. Нөгөө утсан дээр бас дахиад шалгаад ингээд бүгдийг тэмдэглээл. Тэгээд ингээд бэлэн болоод дараагийн дамжлага руу орно гэсэн үг тийм. Энэ дээр одоо бүх юм байна л да. Яг одоо бүтээгдэхүүнд орж байгаа. Диаметр нь одоо хэд байх вэ? 0.5 инч гэдэг ч юм уу. Бүх одоо дамжлага манд борсон бүх зүйлүүд нэмчээ байна. Тэгэхээр яг тухайн бүтээгдэхүүн хийж байгаа ажилтан маань өөрөө энэ зааврынхаа дагуу явна. Тэгээд энэ зааврынхаа дагуу явж байгаа болохоор илүү их чанартай дараа нь алдаа дутагдал гарахгүй гэсэн дүн байдалтай байна. Маш нарийн байд юм байна. Зүгээр би нэг өвдөр гэж бодсон биш. Бүх зүйл нэм сүүлийн үеийн тэгээд хамгийн гол нь нөгөө чанар гэдэг байгаа зүйл тэрнээс яриад байгаа зүйл нь энд л байд юм. Ингээд хийгээд явахаараа бас амар хялбар. Материалаас гадна хамгийн гол нь үйлдвэрлэлийн процесс алдаагүй байх юм бол тухайн бүтээгдэхүүн бол чанартай гарна шүү дээ. Тэгэхгүйгээр зөвхөн миний материал чанартай тэгээд хүн хэрэгтэд хэцүү угсахад төвхтэй юм хийх юм бол одоо тэр чин зах зээл дээр байх боломж байхгүй. Тийм учраас бид нар бас чанарыг нэгдүгээр тавьж ажилладаг л да. Тэгэхээр үйлдвэрлэлийн дамжлага болгон дээр бас л энэ чанарыг бас хэмжээдэг. За энд бол одоо бүтээгдэхүүн эцсийн байдлаар гарсан байгаа байдал нь. Тий, одоо энд одоо өрөмдөөд бүх юг бэлэн болсны дараа одоо бид нар энийг цаасаа харьц картон харьцан савлна л да. Савлах, тийм савлгааны хэсэг болж байгаа. За энэ дээр бол яаж бид нар одоо савлагч маань одоо бүх хэмжээгийн шалгана. Бас л нөгөө төрөний хэрэгэлдэг нөгөө чекинг лист гэдэг хяналтын хуудасаа ингээд шалгаад тэгээ шалгасныхаа дагуу ингээд дараа нь одоо энэ савлгаандаа хийн л дээ. Тэгээд тохирсон хайрцаг болж ирээд тэгээд энэ дээрээ бол бүх деталуудаа олоод савлаад чанарын шалгана бас савлгаас өмнө. Шалгаад одоо засах шаардлагатай юм байна уу? Одоо эсвэл гологдол байна уу гэдгийг шалгаад тэгээд яг орох одоо жишээлбэл энэ тавилган чинь хоёр босон хаан орно ч гэдэг юм уу тий. Яг тэрнийхээ дагуу зургаа бас шалгана л да. Тэгээд эдрийг ингээд бүгдийг ингээд савлж өгнө. Савлаад савлахтаа бас ингээд дотор хайрцаг дотор хөдөлгөөнгүй байхын тулд одоо төрөл бүрийн жиргүүд тэгээд ийм одоо жишээлбэл хөдөлгөөнгүй байлгах тийм бэхлэгээнүүдийг хийж өгнө. Тэгээд бэхлэгээ хийж өгсөний дараа бас энэтэй хамтаас тоногоо бас хийж өгнө л да. Тонгнуудаа бас хийж өгөхөд тэгээд хамгийн сүүлд нь одоо угсралтын зураг гэдэг тэр зургаа бас дотор нь хийж өгөөд ингээд бэлэн болно л да. Энийг бол ингээд дээр нэгдэг чинь тэгээд бүтээгдэхүүнүүд бас бүх зүйл нь орсон байна. Хэрэглэгчдийн гар дээр очиод зургатайгаа очин тэгээд гэртээ очиод таад нь өөрсдөө очиод зураг харж байгаад угсрах боломжтой. Эсвэл өөрсдөө бас угсруулж болно л да. Тийм тэн дээр бол тийм. Одоо жишээлбэл хөдөө ч юм уу те одоо өөр орон нутагт худалдаж авч байгаа хүн бол мэдээж энэ зургийг л авч яваад өөрснөө угсрана л да. Тийм. Хотын хувьд л одоо бид нар хэрэв хүн угсруулыг бол угсраад өгч болдог тийм. Цаашдаа бас энэ маань бас CD байдлаар яг нэг хүмүүс маань зарим нэг байдлаар одоо нэг төөрөгч бодлогч тохиолдол гарч магадгүй яг нийлүүлж байгаа тий. Нэг тиймэрхүү байдлаар бол илүү сайхан наривчлаа байх тул CD бас гаргах тийм болж байгаа юм байна. Тэгээ CD гаргаснаар бас хүмүүс өөрсдөө илүү сайхан ойлгох тийм тогтолцоо бий болох юм байна. За ингээд яг бүтээгдэхүүн маань гарч байна. Хамгийн над түрүүнийг таалагдсан юм нь OneWood гэдэг тэнд одоо яг энэ хэсэг байна л да. Made in Mongolia гэдэг OneWood гэдэг эцсийн байдлаар ингээд бүтээгдэхүүн гарч байгаа. Ингээд бүтээгдэхүүнүүд орж байгаа тэгээд та хүмүүс энэ байдлаар хөдөө орон нутаг руу нийс Улаанбаатар хот дотроо 21 аймгийнхаа өнцөг булан бүрт ингээд ийм байдлаар очино. Нэгэд яг ингээд очиж байгаа байдал нь
нэг талаараа даваа талтай гэдэг тэр даваа тал маань юу гэж ярих юм бэ гэхээр бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтэх. Тий, эвдрэл гэмтэл. Том тавилах хэлбэрээр тодорхой хэмжээр эвдрэх. Яг ингээд савлаа явах юм бол хамаагүй Тий, тэр чинь зөөвлөх боломжгүй шүү дээ. Бас зай талбай хичлэн тэгээд одоо замаар явна. Манай зам ямар вүлээ тий. Бас хэцүү л дээ. Тэгээ энэ гадны бусад гаднаас орж иж байгаа тавилгууч гэсэн ер нь яг ийм цаасан харьцагт зориулсан юм өөрөө ухсрах зориулттай яг л ингэж үйлдвэрлэдэг. Бид нар яг тэрнтэй л адилхан хийж байна л гэсэн үг тийм. Тэгэхээр One Wood компаниунаас давхар үйлдвэр маань давхар бас модоор бас хэрэглэгчтэй зориул бүтээгдэхүүнс гаргадаг байгаа. Бас хэрэглэгчтэй мань өөрсдийнх маань сонголт л байгаа л да тийм нэг асуудал үүн үү гэдэг ч юм уу. Манай бас одоо жишээлбэл ДСБ-ийн хуулгыг өөрснөө тэгээд тэр ДСБ-ийн деталуудаа хавилга болгож үйлдвэрлэж гардаг сая үзлээ. Тэрнээс гадна бол манай үйлдвэр бол бас мод боловсруулах үйлдвэртэй. За энэ мод боловсруулах үйлдвэрт юу хийх вэ гэхээр бид нар бол модон хавтан бэлдэнэ. Модон хавтан бэлдээ тэрүүгээрээ төрөл бүрийн одоо барилгын хаалга тийм үү одоо бас тавилга гээд бас бүтээгдэхүүнд бас үйлдвэрлэдэг. Бас тийм онцлогтой иж бүрэн үйлдвэр гэж бас ойлгож байна. Бид нар тавилга модон идэлээ. Одоо бус үйлдвэрүүд бол зөвхөн ДСБ материалаар л тавилга үйлдвэрлэдэг. Тэгэхэд л манайх бол бас модоор бас боловсруулах үйлдвэртэй, иж бүрэн үйлдвэртэй. Тийм. Яг л хэрэглэгч минь өөрөөсөө яг ямар бүтээгдэхүүн ямар дизайн те дэлхийн номер 1 брэндээ гаргахыг хүсвэл өөрөөсөө бүтээгдэхүүн өөрөөсөө сонгож болно. Бид одоо яг одоо модон идэлээр хийж байгаа үйлдвэрлэлт нь одоо гаргацсан байна. Төхөөрөмжүүдээс нэг танилцуулах. Ерөнхийдөө яг яаж процесс нь яг энэ процесс маань юу гэхээр ирээсэй л бид нар бол модоо бол бидээж энэ одоо хатаасан стандартын шаардлага хангаж хатаасан одоо нарсан банц, хар модон банц тийм үү. Тэрийг одоо дотоодоос л нийлүүлдэг. Тэгээ бид нар чанарын шаардлагын дагуу хатаалгаж авна. Тэрийг өөрснөө бас багажаар шалгаад авдаг л да. Тэгээд тэгсний дараа бол бид нар одоо тэрийг хавтан болгож боловсруулна. Одоо хавтан гэхэл дотроо олон янз одоо бидний ярьдгаар бол одоо хүмүүсийн ярьдгаар бол нэг самлсан хавтан, яргуу тийм хавтан үйлдвэрлэн бас зүгээр энгийн тий одоо тодорхой хэмжээний яртаа ч юм уу тийм хавтан үйлдвэрлэх ч юм уу тийм 2-3 төрлийн хавтан үйлдвэрлэж гаргана да. Хараа зузаан нь бол янз бүр байдаг. За эхлээд ямар ч юм эхлээд бол бид нар хатаасан банзаа бэлдэнэ оруулж ирээ. Тэгээд энэ дээр одоо рип хөрөөл гэж ярьдаг. Бид нар бол энэ юм одоо прүстик хөрөө гэж ярих юм да. Тийм хөрөөгөр оруулаад одоо тодорхой бүх банзаа бол ийм адилхан хэмжээнд оруулна. Хэмжээтэй хөрөөдөж гарч ирдэг. Тэр машин маань бол энэ дээр байна. Мод ч одоо байгалийн бүтээгдэхүүн учраас нэгдүгээр түүхийд материал үнэтэй байдаг. Тэгээд бас ажиллагаа их ордог л да. Мод бол ягаад гэвэл тэр чинь ажиллагаа их ордог. Одоо зүлгэх ч юм уу будах гэл их маш хэмжээний ажиллагаа ордог учраас модон бүтээгдэхүүн бол ер нь харьцан үнэтэй. Тэрийг бол хүн болгон бас мэдж байгаа бах тийм. Хамгийн сүүлийн дамжлага нь будах гэсэн шүү дээ. Будах хөрөөнд нөр хэдүүл. Будах хөрөөнөөс ямар байдیں۔ Тий. Би ерөөдөө будж байгааг нь хараагүй л яг ямар хөрөө байд юм бол төлөө орж харцгаая. Тэр яг энэ үйл ажиллагааны дараа ярихгүй. Тэгээд ер нь будахад юм хэрэг хэцүү. Яагаад юм өөрсдөө будах юм бэ? За яг үгүй одоо модны бол хамгийн эцсийн дамжлага бол одоо будах л байгаа юм л да. Одоо хүний хэрэглэгчийн хүссэн өнгөөр будна л да. Тэгээ хүссэн өнгөөр будахаар бас яг тэр өнгийг бас бид нар гаргаад хэрэглэгчтэй үзүүлээ тэгээ боллоо гэсний дараа буддаг л да. Тэгэхээр яг бидний гол зорилго нь болохоор нэгдүгээрт монгол хүн бол юм хийж чаддаг. Тэгээ чанартай хийдэг гэдэг ойлголтыг одоо за гадных нь биш юм а гэхэд яг өөрсдийнхөө монголчуудад тийм ойлголттой л одоо болох тийм зорилготой нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаарт нь болохоор мэдээж бид нөгөө хүнд нэг чанаргүй муу юм хийж өгөх тийм нэгдүгээр сэтгэл байдгүй. Тэгж одоо чаддгүй гэж хэлэх юм уу та хувь хүн талаасаа тийм учраас за нэг хоёрдугаар тийм байна. Гуравдугаарт нь болохоор бид нар одоо хүний итгэлийг зах зээл танигдъя хүний итгэлийг олъё гэх юм бол юмыг энэ чанартай л хийж өгөх хэрэгтэй гэдэг шаардлагатай байдаг. Жаргалыг бидэнд авчирна хайр дурлал хүсэл мөрөөдлийг хологийн хүн бүхэнд
Mirror, hurraur, in ambulance tower. Иглэл бас төгсгөл үгүй даваа нууцаг таруул. Жаргал гэж бас алив залуу бисонс. Амьдрал дуудахаар бай хөдөө бацос. Гэж байсан, чи байсан, ачаалын гати хасан. Чи миний хас жаргал дөрөв зүхэн дасан байсан. Үгүнэ, нэг бибиэн тэрэ. Тэгүслэ дүүрэн хорбо чи зүхэн байр. Нэрвэста нүдэрэ, хин нэг бүшигдэрэ. Ачаалгал дууд бахалгах тагшин залуу миний кэрэ. Итгэл бас зүтгэл, зэтгэл ба зүрх. Итгэл найдвар гала түүнийг асай. Хөрхийгсээ хийгий чамаа. За тэгэхээр бид бүхэн онууд тавилга үйлрийн яг одоо дэлгүүр дээр нэрсэн байна. Та бүхэн бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон баг. Харин одоо бид бүхэн бас жоохон сэтгэж жоохон хазааж оролцож байгаа юм бас тий. Хувь хүн талаасаа за ер нь амьдралд ер нь тэмүүлж тээж явдаг зорилго мөрөөдөл тэр талаар нь бас жоохон ч сэдвэлээ хуваалцсан. Нэг өдрийн амьдралаар бүгдээ хамт аялж байна. Тэгээд ер нь одоо багасаа өдийг хүртэл тий явж ирсэн түүх бяцхан түүх байгаа. Энэ түүхийг бас цааш нь хөтлөөд явна. Энэ бүх хэсгийн яриаг одоо хэдүүлээ сайхан халуун талаа яриаг өрнүүлээ. Тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгийн маань нэр минь өөр амьдрах сайхан гэдэг нэртэй нэвтрүүлэг л дээ. Хүмүүс л янз янз жил мэрэгчлээ сайхан хүмүүс орж байлаа. Монгол улсын юмас төлөөлөлсөн ажилсаг сайхан залуучууд настай сайхан хүмүүс оролцож байлаа. Хүн болгонд өөр өөр гэсэн гоё зорилгын чиглэлтэй орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг би танаас хамгийн түрүүлээд асуухад ер нь яг одоо таны яг амьдрал тань ер нь сайхан байна уу те? За ер нь амьдрал нь сайхан байна гэвэл энэ амьдралыг магадгүй нэг сайхан болгож байгаа зүйл хөдөлгөж байгаа хүчин ч гэдэг ч юм уу. Тийм тухай тэмүүлэлтэй аз жаргалтай болгож байгаа зүйл нь юу вэ? Амьдрал нь сайхан байна. Амьдрал бол сайхан байна. Тэгээд яг хамгийн гол нь хүн яг зориод тэмүүлээд ингээд тэмцээд одоо ажиллаж хөдөлмөрч чадвал хүн бол амьдрах өөрийнхөө хүссэн юм хийгээд одоо зовсон ч бай, жаргасан ч бай, элдв янзын саад бэрхшээл тохиолдсон ч бай. Ингээд өөрийнхөө дуртай юм хийгээд хийсэн юмнасаа одоо таашаал аваад тий, кайф аваад одоо бас нэг өөрөө өөртөө ихтэй ингээд сайхан амьдрах бол сайхан байна л да. Хамгийн гол нь энэний төлөөлөл хүн одоо зорж тэмцэх тэр нэг хэсэг л амьдралыг л одоо тэмцэж байгаа тэр тэмцэл одоо амттай гэдэг л та. Тийм. Зовлонгоо дагаж чадна тэрийгээ дагаад амьдрал сайхан бол. Тийм бас өгдөг. Одоо нэг юм үг өгдөг шүү дээ. Одоо бурхан одоо өөрт чинь өгөхөөр одоо нэг сайхан амьд даад жаргал ч юм уу те амьдрал ингээд өгөх гээд хүлээгээд нэг юмны ард байж идэг. Тэр нь юу гэхээр тэр нь болохоор одоо саад бэрхшээл тийм байдаг. Тэр хүн бол нэг наан нэрээд одоо тэмцэж байгаа зарим хүмүүс нь болохоор шантраад хаянгууд одоо тэр цаана байгаа тэр сайхан юмд хүрч чаддгүй гэж нэг тийм үг байдаг. Тэгэхээр одоо хүн бол тэмцэл зүтгэл одоо энэний үр дүн гарна гэдэл тэмцээд багтлаг цаана нэг одоо ард нь бол бас тийм хүлээж л байдаг. Тэрийг бол одоо хүн болгон бас сайн ойлгож санаж явах хэрэгтэй. Ялангуяа залуу хүмүүс бол тэмцэх чанартай зоригтой байх юм бол ямар ч ажлыг хийгээд тэр хэмжээгээр амьдрал нь сайжраад одоо сайхан амьдрах боломж бол бүрэн байдаг л та. Анх бол энэ оноо тавилгын үйлдвэр маань жижигхэн нэг амбаарнаас эхэлсэн тийм. Амбаар дотор жижигхэн одоо нэг хуваарь эхэлжсэн нэг хүмүүс хуваарь л нэг юм эхэлжсэн. Одоо өдий зэрэгтэй болчлаа. Ер нь яг тэр үеийн хувь хүн өнөөдрийн хувь хүн хоёр ямар өөрчлөгдөж байна? Магадгүй нэг хүрэн мөнгө хараад хүмүүсийн зан харагдах юм ч юм уу өөрчлөгдөд. Мөнгө бол хүний занг өөрчлөгдөгөө дотоод мөн чанарыг л илтгэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр үеийн зан байдал одоо үеийн зан байдал тэр хоёрын хооронд яг энэ хувь хүн талаасаа яаж өөрчлөгдөж байна? За яг тухайн яг нийгмийн тухайд үзэх юм бол яг одоогийн залуучууд бол өөр болсон л байна л да. Бидний үед бол яг бид нар багаасаа одоо социализмын бас нэг хэсэг жил бас амьдэрсэн байна л да. Тэгээд тэр үед чинь яг одоо бас тухайн үед улс сайхан байж л тий. Одоо хүүхдийн сонирхолтой одоо дугуулна ч юм уу тий. Одоо жишээлбэл тэр залууд зохион бүтээгчдийн ордон гээд байсан. Одоо би бол багаасаа тэнд ингээл явж исэн. Тэгээд юм хийдэг. Тэгээд тэр хэмжээгээр нэг бүтээл сэтгэхүү.
одоо багаас нэг одоо төлөвшөж суудаг байсан байна л да. Тэгэл тэрний хүчээр бас бид нар бас өдөө хүртэл бас явж ин гэж бас боддог. Залуу хүмүүс бас жоохон нэг тийм амар хэлбэр амьдрахыг боддог ч юм уу тий. Нэг тиймэрхүү бас юу дамгаас нь юм шиг байна л да. Одоо ингээл хараад бах тий. Тэгэл бид нар дээр бас ажил хийх гээл бас залуучууд ирж ил байна тий. Тэгэл эдний гаргаж байгаа зан ааш ирнэ нэг тиймэрхүү тал руу болцсон юм шиг байна. Тэгэл бидний хувьд бол яг миний хувьд бол яг тэр үеэс өөрчлөгдсөн юм гэвэл мэдээж нэг нас нэмэхээр ухаан сууна гин л дээ. Тэгээд бас ухаан суухаас гадна яг нэг өөрөө яг ингээ гараараа юм хийгээд явж байгаа учраас нөгөө ажил хийхийн утга учир те. Тэгээд тэрний ам чимтгийг сайн мэдэрнэ. Яг зүгээр үс твжиж байна. Яг тэгээд бид нар багаас юу тим хэмжээгээр нөгөө хөдөлмөрлж исэн хүмүүс учраас бидэрт бол нэг тийм мөнгө хөрөнгө дагаад ч юм уу те. Одоо тийм өөрчлөгдөх зан аашны хувьд ч юм уу те. Ийм тим юм бол одоо миний хувьд бол тийм юм бол байхгүй л тийм. Тэгэл энгийн. Тэгээ хамгийн гол нь юм хийж бүтээх нэг тийм одоо сонирхолтой тэрнээс одоо таашаал авдаг гэх юм уу тийм л болчт юм байна. Тэгээд бас зөвхөн өөрийгөө ботхоос гадна одоо нэг юм хийчих юмсан, нэг юм бүтээчих юмсан тий. За тэгээ Монгол улстай ч юм уу Монгол улстай нэг юм бүтээгээд нэг одоо салбарын ч юм уу тий. Тэрэнд нь өөр ингэсэн хувь нэмрээ оруулаад ингээд нэг сайхан нэр төртэй амьдрах юмсан гэсэн тийм бодлого зорилготой болд юм байна. Бас хүн хөрчлөгжил байл л да. Тухайн үед бол нэг сайхан юм хийгээд л тавьчвал тэрийг хараад л баярлаад байдаг байсан бол одоо жил ирэх тусам ингээл яг ахаал ингээ юм хийгээд ах тусам илүү хөргөн хүрээтэй боддог болол. Тэгэл ер нь нэг сайн юм бүтээч юмсан одоо монголчууд одоо нэг юм хийчих юмсан тий. Нэг хямдхан чанартай юм тавилгаар өөрсдийнхөө бас хэрэгцээ хангадаг болох юмсан тэр гадагшаа гаргадаг тэр их мөнгнөөс нь бас хэмжих юмсан тий. Тэр хэмжээгээр бас одоо өөрсдөө бас өөрсдийн одоо энэ хийж байгаа ажилчид маань амьдрал нь бас дээшлэн тийм үү. Гэх мэтлэнгийн одоо ингээл нэг тийм хүмүүс ер нь ярьдаг л да. Одоо жишээлбэл нэг компани эрхэлдэг хүмүүс ч юм уу тий. Тэд нар бол зүгээр нэг мөнгөний төлөө улаарсан тийм хүмүүс байдаг гэсэн нэг одоо жишээлбэл мөнгө жирийн ажил хийдэг ч юм уу эсвэл тийм хүмүүс нэг тийм ойлголтоос байдаг юм шиг анзаараад тахад. Тэгээд их баян маянч гэдэг юм уу та. Гэтэл яг тэр хүмүүс чинь л одоо зоригтой учраас тэр бүх эрсдэл саад бэрхшээлийг даваад тэмцээд тэр хэмжээгээр нэг олон хүмүүсийг одоо ингэж амьдрал ар гэрийг ингэж авч явдаг. Нэг мэтгэл тийм болцсон байдаг. Ирээсээ нэг 20-30 хүн ажилтдаг бол 20-30 хүний цаана эд хүн байна. 4-5 хүн байна гэж бодох чинь тэгэл одоо хэдийн 100 хүний амьдралыг одоо идэх хоол өмсөх хувцас тийм үү. Тэр бүх юмыг л одоо аваа явждаг болцсон байдаг. Тэгэл миний үеийн залуучууд ер нь ингэж хийж бүтээж байгаа нь бас нэлээд байгаа л да. Тийм одоо өчнөө хүнийг ажлын байр хангаад өөрснөө ингэж тэр хэмжээгээр мэдээж хөдөлмөрсөн юм чинь үр шимээ өртөөд тэгээд сайн амьдарч байгаа залуучууд бол байна. Хамгийн гол нь манад бас тий хүн хөдлөөд хөлсөө гаргачих юм бол үр дүнгийн үзчих боломж нөхцөл хангалттай байгаа. Бид нар заавал гадаадны орнолоо очныг сайхан амьдралын төлөө гэдэг ч юм уу. Тэнд л нэг сайхан бэлэн амьдрал байгаа ч юм. Тэгж ойлгохгүй өөрсдөө бас нэг тий нэг сайхан зорилго тавьсан байгаа тэрнийхээ нэг ард нь гарч бол эргээ бодоход тэр нүгэн сайхан тий. Хүн яг уу бусдаас яг уу одоо жишээлбэл нэг юм хийх гэсэн юм аа гэж хэлээд за улсаас надад дэмжих хэрэгтэй гэд ингээд бас нэг бэлэн хараад авах нас юу биш л. Эхлээд бол тодорхой хэмжээнд өөрийнхөө эцсээ туслал бас хийчих хэрэгтэй. Тэгээд дараа нь бас тийм тусламж бас гуйж болно тийм үү. Одоо тэр хэмжээнд хөдөлмөрсөн үний хөдөлмөр харагдана. Тэр хэмжээнд тэгэл бас үндэгтгэл байх л та. Ард түмэн хүндлэн тэгээд зах зээл нь ч өөрөө үнэлээд явах байх л та. Тэгээ яг хүмүүс ярьдаг да залуучууд гадаад очиж амьдрий тий. Тэгээд энэ амьдрах юм бол их сайхан амьдрна гэж ярьдаг л та. Бас яг нэг талтай бол тэнд гадаад очиж байгаа хүмүүс бол яг очиод ажиллаж байгаа яг хөгжсөн улс байна тий. Хөгжсөн улсад очиод нэг юм их одоо яг нэг ажил хийгээд тэгээд тэн дээр нэг тодорхой хэмжээний цалин л авна шүү дээ. Энд ажиллаж байгаас нэг хэдэн төгрөгөөр илүү авна. Тэгэл тэр нь яг мэдээж амжиргааны өртөх нь өндөр юм чинь тэгэл бас яг зарцуулагдаад яг нэг тийм тайван орчинд нэг хэвийн тийм амьдралаар л амьдрах байх л та.
Тэгээд ирүүн чинь залуу насндаа тэгээд амьдрч чинь тэгээд хөвшрөхөөр яах вэ тийм үү? Их орноо санана, ирэх хэрэгтэй болно. Тэгж одоо тэгээд тэнд очихоор чинь мэдээж ямар ч 2 дугаар зэргийн хүн байж штэ тэр улсынхаа. Одоо 2 дугаар зэргийн хүн байж штэ. Мэдээж хамгийн хүн хийж болдгоо ажлыг хийдэг ч юм уу тий. За яг хөө боловсрол мэдлэг өндөр эзэмсчих юм бол бас тийшээ ажиллах байх л та. Гэтэ би бол гадаад гарч ажиллах за сурах гэж ярьж байгаа. Ажиллах юм бол сураад сурах хэрэгтэй. Тэгээд тодорхой хэмжээнд сураад тэр одоо тэр улсын тэр үйлдвэрлэлийн ч юм уу тий тухайн ажиллаж байгаа салбарынхаа одоо менежмент, тоног төхөөрөмж юу гэдэг тий бүх юмыг сайхан сураад тэрнээс өдөр тутмын нэг тогтмол ажлыг хийгээд хэдэн дөрвөн цалин авах та бас гол нь биш. Тэгээд сураад Монголд ирээд хийх юм бол одоо тийм зорилгоор явуулаад надад бол их сайн гадаад амьдаас ажиллах болж байна л да. Тэгхгүйгээр одоо би тэнд нэг аяг угаагаад зочид буудлын орны цагаан хэрэгсэл солиоч ч юм уу тий өрөө цэвэрлээд амьдрна гэвэл тэгснээс Монголд ирээд зовсон ч гэсэн бас нутагтаа бас нэг тийм амьдрал бас сайхан л санагддаг л да. Тэр нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчтэй бас баярлалаа гэж хэлмээр. Яг өнөөдрийн сайхан дугаарыг бас та бүхэн үзсэн бол бас нэг зүйлийг ойлгож ухаарсан байх гэж бодож байна. Ямар их илгүй сайхан хүн байна те. Хамгийн гол бид бүхэн өнөөдөр дандаа л ярьлаа л да чанар гэж. Гэтэ чанар гэдэг нь зүгээр л бүтээгдэхүүний чанар гэж зүйл яриаггүй. Хамгийн гол нь хэрэглэгчтэй бид нар өөрсдөө монголчуудад зориулсан нэг юм гаргаж байгаа бол заавал тэр нэг булангийн сэтгэлгээд нөгөө урагдчихдаг ч юм уу эсвэл хатасаачдаг ч юм уу. Тийм хэврэг зүйлтэй биш. Хамгийн гол сэтгэлийн чанарын юм хийдэг ийм сайхан үйлдвэр дээрээс та бүхэнд өнөөдрийнхөө бас тийм нэвтрүүлгийг хүргэлээ. Манай оролцогчийн маань бас нэг бяцхан өөрөө дотороо дээж явдаг зорилго мөрөдлийг та бүхэн сайн сонслоо. Хамгийн гол нь бүтээгдэхүүний чанараас илүү үйлчлүүлэгчдийн чанарыг илүү эрхэм тавиа тийм энэ хэрээрээ бас дотоодынхон бүтээгдэхүүний бүрэн гүйцэд хангаад гадаад руу экспорт руу медианы Монголиа гэдэг тийм өөр дэлхийн улс орн руу түгээхийг бас танаа байгуулах танаа өдөртэй бас танд бас өөрийнхөө зүгээс бас хүсье өрөө та бас нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстээ өнөөдөр нэвтрүүлэгт оролцож байна уу сэтгэлийг бас уулзаад хоёулаа сайхан өнөөдрийнхөө амьдрахын сайхан гэдэг нэвтрүүлгээ өндөрлөе да. За баярлалаа. Тэгээд одоо тэг яг уу сайхан өрөөл дэвшүүлж байна да. Тэгээ ямар ч үсэн мэдээж одоо гадаад экспортлон экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж усаас ярддаг брэнд гаргана энэ төр гэл. Тэгээ энэ бол бүх салбар дээр л байж болно. Одоо зөвхөн яг давуу тал гэж байна хүс зөвхөн ноолуур ч юм уу тий одоо арьс ширмгээс илүү ер нь ямар салбар дээр ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлээд Монголдо нэмийн өртөх шингээгээд гадагшаа гарах боломжтой. Тэгэхээр бид нар бол одоо энэ одоо бид нар энэ бүхэл одоо монголчуудын за тэгэл адилхан үйлдвэрлэл эрхлэгч бай, бус төрлийн үйлдвэрлэл эрхлэгчтэй тий энэний төлөө зорилго тавиад ажиллах юм бол мэдээж энэ тодорхой хугацааны дараа бол амжилтанд хүрнэ. За тэгээд энэ нэвтрүүлэгт одоо оролцсон баярлалаа. Залуучуудтай хэлэхэд энэ хүн одоо өөртөө зорилго тавиал одоо тэмцэх хэрэгтэй. Тэгээд тэмцэх юм бол амьдрал бол одоо сайхан болд юм аа, юм хийж бүтээж болд юм аа гэдгийг л хэлэх гэсэн юм аа. За баярлалаа танд. За тэгээд амьдрал сайхан нэвтрүүлгийн хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Сайхан бүхнийг хоолоол үзье.